За манайх нөө сэдвүүд хольж хэл яриад байна да тий. Тэд цариуцдаг орлогч маань боловсрал яриад уг нь ингэдэггүй байсан шүү хуучаа. Яг өөрийнхөө ярьдаг мэддэг юм ярихгүй бол одоо сүулдэ чи манай доотлаа чи англи хэлээд одоо ингэж болохгүй. Тэгээд тухайн байгууллагуудаас нь тодорхой бас асууя. Ер нь орлогч нар маань энд бас олон төрлийн байгууллагууд байна. Орлогч нараа бас олон асуултаар дулаад явах уу. За дэд үтцийн ажлууд мэдээ сайн явж байна. Хамгийн чухал зүйл. Гэхдээ түрүүн манай хос хоёр төлөөлөгч бас нийгмийн салбарт ажиллаж исэн учраас асууж байна. Энэ хүний хөгжлийн асуудал бид нар ярихаар болчихжээ. Нийгмийн салбарыг ер нь бид нар бараг орхичоод байна да гэж хэлэхэд хэлсдэггүй. За тухайлбал эрүүл мэндийн газар энэ хүүтэржийн ханиад том хэлэх гэж байна. Ямар урьдчилсан сэргийлэл гарах хэмжээ авч байна. Эрүүл мэндийн газраас би асууя. Тэгээд тухайлсан газрын дарга нараас нь хариултуудыг авъя. За гэр бүл хүүхд залуучуудын газраас энэ архит арсанд орчихсон амьдралын зовлон зүдгүүртэй байгаа, орон гэргүй байгаа эдгээр хүмүүстээр та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна? За оюутнуудыг хэрхэн яаж дэмжих вэ? Амьдралын боломж тааруу сурах хүсэл эрмэлзэлтэй авьяас чадвартай ийм оюутнууд их байна. Эдгээр оюутнуудыг яаж дэмжих вэ? Ажлын байрыг ер нь нэмэгдүүлэх тал дээр Улаанбаатар хот цаашдаа ямар арга хэмжээ авч байна вэ? Хүмүүсийн цалин хангалттай гэж үзэж байна уу? Хангалтгүй гэж үзэж байна уу? Эсвэл хүмүүс ажил хайж байгаа нэг хэсэг хүмүүс байгаадах юм. Ажил олдохгүй байна гэсэн бас нэг хэсэг хүмүүс байгаад байна. Түрүүний инх жаргалангийн хэлээр хоёр чулуу хоорондоо мөргөлдөхгүй байна гэхээр буруу ойлгоод байна л да. Тэгэхээр яг энэ ажил хайж байгаа эсвэл ажил олгогч хоёрын энэ дунд бид ямар гүүр болж ажиллах ёстой юм бол мэдээлэлгүй хэрвээ хүмүүс байд юм болов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаана байна? Би нийслэлд ажиллаж байхдаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх холбоодоор очив. Тэрэгцэртэй иргэдийн холбоо, хараагуучуудын холбоо, сонсголгүй хүмүүсийн холбоо гэдэг ингээд маш олон холбоодод байдаг. Аутизмтай эцэг эхчүүдийн холбоо гэдэг энэ хамгийн анхаарах ёстой бүлэг маань ер нь хаана байна? Энэ дээр ер нь манайх яг ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бэ? Урсгал зардал тавиал нэг хэдэн арга хэмжээ хийдгийг бол байж болохгүй шүү дээ. Ер нь төрийн албан хаагчдын цалин, төрийн албан хаагчдын ажлын байрны сэтгэл хангалуун, сэтгэл ханамж ямар байна? Хүмүүс өглөө ажилдаа дурлж бүр ингэж ажилдаа явах юмсан гэж ингэж явж чадж гэнэ үү? Эсвэл ялмт хийгээд зүгээр нэг өдөр хоногийг өнгөрүүлж байгаа явж гэнэ үү? Яг энэ дунд дооч руу судалгаа хийж үзсэн үү? Ер нь энэ төрийн албан хаагчдын сэтгэл ханамж ямар байгааг бид сайн мэдж байгаа болов. За хамгийн сүүлд нь бид хандлагыг өөрчлөх цаг болсон байна. Өчигдөр энэ нийслэл Улаанбаатар хотын Б блок байраар хэсэг явлаа. 2-3 дарга нарын үүдэнд очисон туслахууд нь дарга нараасаа их цантай юм аа. Эсвэл танихгүй намайг үл дээ. Маш муухай бүдүүлэг харьцаатай байхгүй гэл. Би дээр тэр ерөнхий архитекторын туслахыг их гайхсан. Маш бүдүүлэг харилцаатай хөлт байсан. Намайг бүр нэг яг нэг бүр нэг нохойн чинээ бүр тоохгүй гэд хүн рүүч харж ярьдгүй юм биш шүү дээ. Урагшаа харцсан хүн ингээ мэдлэхээр хүн рүүч ингээ хүний нүд рүү хардсан шүү дээ хүмүүс. Тэгээ бид ер нь нэлээд тийм юу болчихжээ. Тэгэхээр ч одоо нэг эмээ яваал орохоор харьцахгүй шүү. Тэр хүнтэй яаж харьцах вэ? Энэ үүдний жижүүрээс ахуулаад тэр хүнийг бараг оруулахгүй болов. Бид нар ер нь энэ харилцаа хандлагын асуудал дээр хаа явж байна энэ хүний хөгжлийн асуудал чинь бүр хитрхи хоцрогдоод байгаа юм шүү. Жирийн иргэдтэй харилцах төрийн албан хаагчдын харилцаа яг ямар байгаа вэ? Яг ер нь дарга нар юу гэж бодож байна? Хэн хариулах вэ? Тэгээ энэ болгоныг би та бүхнээс асуухыг хүсэж байна. Жижиг гэлтгүй биднэрт өөрсдөд нь ч алдаа их байна. Тэгэхээр ядаж энэ захиргаанаас айдуулээ энийг эхлэх ёстой байгаа.
За, хийн хариулах уу? За, ерөөсөө 5 минутанд багтааж хариулах ёстой. За, хийн хариулах уу? Хин нэглэх юм. За, амар төвшин дарга. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар. Хамбол дарга. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Бямдорж дарга байна. За, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга алга. Өөр хэн байна? Нийгмийн бодлого. Анхмаа дарга. За, Гамбол дарга байна. Эрүүл мэндийн газрын дарга. За, амар төвшин дарга. За, төмөр төлөвлөгчийн асуултанд хариулъя. За, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлаар бид өнгөрсөн онуудад ч гэсэн хийж ирсэн ажлуудаа бол хийгээд дээрээс нь нэмэлтээр бид 300 мянган тонн вакциныг хувийн болон за өрхийн эмнэлгүүдээр бол тавьж тунгийг бол хамруулж явж байгаа. За, ингэснээр бол ханиа томоо бол дэгдэлтийн үед хүндрэх юу нь бол багасна гэж үзэж байгаа. За, дээрээс нь энтэй адилхаад бид нар Улаанбурхан вакцинжуултыг бол яг адилхан хамт явуулж байгаа. Цэцэрлэгүүдээр Улаанбурхан вакцины 1.2 дугаар тунд нь хүүхд хамрагдаагүй бол цэцэрлэгт нь хамруулахгүй байх арга хэмжээг аваа явж байгаа. Ингэнтэй холбогдуулаад ерөнхийдөө бол Улаанбурханы асуудал ч гэсэн жигдрээд явж байна. За, хүмүүсийн цалингийн хүртээмжийн асуудал гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөр энэ цалингийн асуудлаар судалгаа хийсэн. Нийслэл ч гэсэн хамтар судалгаа хийсэн. За, манай Монгол улсын нийт дундаж цалин нь бол 2080 төгрөг байна. Авж байгаа. За, яг өдөр тутмынхаа хэрэглээг хангаад хоол, хүнс, цахилгаан, тогоо гэж хийгээд 2 сая 80 шүү. 2 сая 80 мянга төгрөг. За, тэгээд яг өдөр тутмынхаа хэрэглээг хагаад яхад манай Монгол улсад 2 сая 100 мянга төгрөг бол зайлшгүй шаарддаг. Тэгэхээр энэ дээр бол яг дундаж үзүүлэлээр бол бүхлөтэн 20 мянгаас 30 мянган төгрөг бол дутагдж байгаа. За, энэ юу харуулж байна гэхээр хүн цалингаа аваад ямар ч хуримтлал үүсгэж чадахгүй байна гэдгийг бол үзүүлж байгаа. Тэгэхээр хуримтлал өөрөө үүсгэж чадахгүй байна гэж үзүүлж байгаа нь өөрөө энэ цалинг нь ямар ч хүртээмж байхгүй байна гэдэг бол шууд илэрхийлж байгаа. За, энэ дээр манай төрийн албан агч буюу зүгээр энэ яг энэ барилга дээр ажиллаж байгаа за манай тамгын газрын нийгмийн бодлогын газруудын ажилтны цалинг үзэхэд 1.5 сая төгрөг тэгээ хоол унааныхын мөнгө нэмэгдээд 1.1 сая төгрөг л гар дээр нь бол очиж байгаа. Тэгэхээр 1.9 сая төгрөгийн цалин авж байгаа хүн бол одоо бол нэг төгрөгний ч хуримтлал банкн дээр ч юм уу ирээдүйдээ ч юм уу хадгалах ямар ч боломжгүй байгааг бол ингээд шууд бол харгалж байгаамаа. За, төрийн албан агчдын харилцааны асуудал дээр бол манай тамгын газрынхан бол хариулаад явсан нь бол зүйтэй баха. За, давуу тал орлогч. За, нийслэлийн түрүү ярьж байгаа нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан агчдын хүн зуршлын асуудлууд яригдчихэд. За, нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирчийн зүгээс бол үүрэгт ажил авснаас хойш Улаанбаатар хотын албан агчдыг төрийн үеийн түншлэл Монгол дахь ажилтгын үйлдвэрлэлүүдэд дэмжин ажиллах талаар бол үе шаттай чиг үүргүүдийг өгж ажиллаж байгаа. Үүний дагуу бол одоо бусад төрийн байгууллагуудтай харьцуулахад манай нийслэл Улаанбаатар хотоор хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, санхүү олголт, дээрээс нь иргэдтэй уулзах ажлууд бол тодорхой хэмжээгээр сайжирч байгаа гэж харж байгаа. Бид нар бол тодорхой хэмжээнд одоо 7 хоног болгон иргэдтэйгээ уулзаж, иргэдийнхээ тулгамдж байгаа асуудлуудыг бол нэн түрүүнд авч хилцэж, хүндрэлгүйгээр шийдхийг бол зорж ажиллаж байгаа нийслэлийн хэмжээнд. Гэхдээ мэдээж одоо хууль болон журамд заагдсан зарим одоо яамдуудтай холбогдлолтой хүндрэлтэй асуудлууд байгаа. Мөн өмнөх онуудад өгсөн газар зохион байгуулалт, зөвшөөрлүүдийн холбогдлолтой шүүхээр шийдвэрлэгдсэн ажлууд дээр бол иргэд аж ахуйн нэгжийн зарим асуудлуудыг бол одоо шүүхийн шийдвэрийн дагуу болон яамдуудын журмын дагуу шийдвэрлэхээс өөр аргагүй хүндрэлтэй асуудлууд бол байгаа гэдгийг бас хэлье. Нийслэлийн одоо менежментийн баг буюу удирдлагын багийн зүгээс бол иргэдийн асуудлыг бол нэг номерт хүлээн авч шийдвэрлэн бол шуурхай ажилдаг ийм хандлага манлайлалтай болж ажиллаж байгаа гэдэг бол бас нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтц хариуцсан нэгдүгээр орлогчийн хувьд бол хариуцлагатай хэлье. За, бусад асуудлуудаа манай халбагт хоолчч нар хэлж байгаа. За, Гамбол дарга. Нэгт харьцаа хандлагын асуудал, хоёрт өнөөдрийн хуралдаан дээр бас асуусан асуултанд хариулах албан агч бас алга.
За төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. Нийслэлийн хэмжээнд төрийн албан агштын цалин хөлстэй холбоотой асуудлыг асуулаа. За нийслэлийн хэмжээнд нийтдээ төрийн захиргааны 4,000 гаруй албан агч байгаа. За нийт албан агчдын бараг 60-70% нь дэс сүшмэлд ажиллаж байгаа нэг 3,000 орчим албан агч байгаа. 3,000 орчим төрийн албан агчийн дундад цалин сая амар түвшин даргын хэлгээр хамгийн сүүлд тогтоосон цалингийн дунджаар үзүүлэн 1.5 сая орчим. Ингээд бусад нэмэгдүүдийн тооцоол дунджаар 1.9 сая орчим төгрөгийн дундад цалин байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ бол цалингийн сүлжээгээр олгож байгаа цалин. За энэ дээр хавар 4-р сард нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын нэгдсэн уралдаанаар хороодын эсхий агч нарын цалинг урамшуулан нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга хийхэд нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ажиллаад танилцуулгуудаа бэлдсэн байгаа. Ингээд үндсэндээ сүүлийн 5 жилийн байдлаар төрийн албан агштын цалин дунджаар 2.2 дахин нэмэгдсэн. За цалин болон инфляцийн түвшинтэй харьцуулахад цалингийн нэмэлт инфляцийн өсөлтийг бол гүйцэхгүй байгаа. За нэмээд хэлэхэд төрийн албан агштын нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан агштын цалин бусад төрийн байгууллагуудад төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа албан агштын цалинтай харьцуулахад харьцангуй доогуур байгаа. За бид нар бүгд мэдж байгаа. Улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэглэх газар, төрийн захиргааны төв байгууллагууд, яам дулаан, агентлагууд, бусад байгууллагуудын төрийн албан агштын цалин өнөөдөр нийслэлд ажиллаж байгаа төрийн албан агштын цалинтай харьцуулахад үндсэндээ 1.5-аас 2 дахин илүү байгаа. Энэтэй харьцуулбал албан агштын цалин бол харьцангуй доогуур. Сүүлийн 2 жилийн хугацаанд За тодруулчихсан төмөр төлөөлөгч нэмэлт 1 минут. За баярлалаа. Хэдүүлээ энэ бидний хурал чинь нөгөө улсын их хурлын тэр шиг 7 хоног болгон одоо пүр баасанд хуралддаг учраас хаяа нэг заримдаа сардаа бүр холдвол улиралдаа ингээд хуралдаж байгаа. Тийм учраас манай ажилтан албан агчид маань асуудлуудаа яриад асуултанд хариулаад өөрсдийнхөө санаа бодлыг хэлээд харилцан ярилцаад ингээд хамт хуралдаа оролцож байгаасаа гэж бодож байна. Бид нар одоо нэг хурал болохоор л төрийн албан руугаа дайраал төрийн албаныхаа хүмүүсийг загнаад байгаа юм ерөөсөй байхгүй. Иргэдтэй уулзаад ингээд нөө төлөөлөгч учраас олон хүмүүсийн бас санал гомдол, зовлон жаргалыг бид нар бас тээж явдаг, сонсч явдаг хүмүүс байна. Тийм учраас та бүхнээс асууж байгаа гэдгийг төрийн албан агчид маань зүгээр ойлгоорой. Энэ хуралдаа суудаг хүмүүст бол хариуцлага тооцох нь зөв байх. Энэ иргэдийн хуралд байхгүй гон ч юм бол ажил дээр өрөөнд дөр байхгүй л байгаа шүү дээ. Тийм хүмүүс байгаа. Ажил хийдүүлнэ л гэдэг юм л да энийг. Ажил хийдүүлж байгаа маш олон хүмүүс байна. За тэгээд маш олон асуулт асуусан үндсэндээ одоо бараг л маш цөөхөн хариултыг авлаа. Нийгмийн салбараа жоох анхаарах хэрэгтэй байна. Бид нар энэ мөнгө төргийн ч гэсэн тавьж өгж түрүүн ахаал асуусан энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ер нь та бүхэн уулзсан уу гэж асуусан. Уулзсан байхгүй дээ. Очиж зорж очил уулзахгүй л тэр хүмүүс чинь тэргээ түрээд хөлгөө гаргуу хараагүй гэд ингээд наашаа тэр болгон зорж ирэхгүй ш. Түрүүний миний хэлсэнчлэн мань мэттэйг ингэж харьцаж байгаа төрийн албаныхан бол хөгжлийн бэрхшээлтэй үнгийн байшин руу орж чадахгүй хаа. Тэр ямар ч боломжгүй. Тийм харилцан хандлага дээр бүгдээрээ анхаарч нэг нэгнээ хүндэтгэж хүн ёсоор хамтдаа байцгаая гэж баярлалаа.